нададаа үнэхээр сайхан. Амен. Хамтдаа бидний үлдээх өв гэдэг сэдвээр эзний үгийг харцгаая. За өнөөдөр болвол цуглааны хуанли буюу Христтгэлийн календарын дагуу өнөөдрийн эзний өдрийг Чидууны нэм гараг буюу Далдуун модны нэм гараг гэж нэрлэдэг онцгой нэм гарагийн өдөр байгаа. Юугаар онцгой вэ гэхээр өнөөдрөөс эхлээд яг 7 хоног Есүс нийтэд хандсан амьдралынхаа сүүлийн 7 хоногийг өнгөрүүлсэн байгаа. Энэ сүүлийн 7 хоногийн үйлчлэл нь маш онцгой байсан. Иерусалим руу орж өдөр болгон ямар нэг зоригтой зүйлийг хийж, оройд нь гарч, тэгээд эцэст нь ариун баасан гараг гэж нэрлэгдэх баасан гараг буюу эх 5 дахь өдөр бол ариун баасан гараг байгаа. Загалмаа дээр хүн төрлөختний нүглийн төлөө өөрийгөө золиос болгоно өргөж, тийм ээ. Тэр оройд хадан булшинд орчуулагдаж, хагас сайндаа хадан булшиндаа байж, тэгээд эзний өдөр буюу эх нэм гарагийн өглөө үхлийг ялан амилсан байдаг. Амен. Тийм учраас энэ нэм гарагийг бол Чидууны, ягаад гэвэл энэ өдөр бол Есүс Хосана Хосана эзний нэрээр чинь ерөөлтэй гэдэг Магдалины уйхаата, тийм ээ. Хүмүүс гадуур хувцаад илгэж, Далдуун модны навчт илгэж, модны найлзуур барьсан ийм тослогоон дунд Иерусалим руу орсон. Баяр хөөрийн уухаатаа орсон ч үдэндээ Есүсийн зовлон золиос үхэл, тийм ээ. Хүн төрлөختний хувьд үхлийг ялах ялалтыг эзэн өгж байгаа ийм бэлэгдлийг агуулсан өдөр бол энэ өдөр байгаа. Тийм учраас энэ өдрийг бас Чидууны нэм гарагаа, Далдуун модны нэм гарагаа гэж христчид бас онцгойлон тэмдэглэж үздэг ийм өдөр юм аа. За өчигдөр домж буюу Дэлхийн оргил манлайлалын чуулга уулзалтыг бид нар манай Монголын пастор ахлагчдын холбооноос зохион байгуулсан байгаа. Монголын пастор ахлагчдын холбоо Христч тусламжийн нийгэмлэг гэдэг байгууллага байдаг. Энэ хоёр байгууллага хамтран жил бүр домж буюу Дэлхийн оргил манлайлалын чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Байгуулдаг юм байна. Би ч бас учрын сайн ойлгохгүй, энэ удаа л сайн ойлгож авлаа. Тэгээд Дэлхийн оргил манлайлалын чуулга уулзалт нь жил бүр, өөрөөр хэлэх юм бол бидний өнөөдөр өчигдөр хийсэн уулзалт бол өнгөрсөн 25 оны 8 сард Америкт болсон чуулга уулзалт байхгүй юу. Тэгээд түүнийг бид нэр видео бичлэгээр аваад бид нар энэхүү тухайн дэлхийн өнцөг булан бүр түүнийг үзэж хамтдаа онлайнаар энэ сургалтыг хийж тэндээс өдөөлт авч санаж сэдэж мотивацлагдаж, тийм ээ, ингэж хөгжүүлэх зорилготой уулзалт юм байна. Дэлхийд манлайлалаар оргилд байгаа христчин хүмүүсийн лекторуудын үгийг сонсдог гэсэн үг. Манлайлал, удирдлага, нөлөөлөл гэдэг юм ямар чиг хандлагатай хаашаа явж байгаа вэ? Яг юу хамгийн гол юм бэ гэдгийг энэхүү чуулга уулзалтаар ярьдаг юм байна. Тэгээд тэрийг видеогоор сонсдог ийм жил бүр явагддаг чуулга уулзалт юм байна. Тэгээд бид нар тэр чуулга уулзалт нь цуглаанаас 14 хүний бүрэлдэхүүнтэй ахлагчид, удирдагчид маань, багийнхан маань хамтдаа оролцсон байгаа. Энэ бас их олон зүйлийг бодуулсан сайхан цаг байлаа. Өнгөрсөн 7 хоног бол ариун сүнсний эдгэрэл сургалт явагдсан, залбирлын гал ассан, онцгой бас сэргэлт, тийм ээ, эдгэрэл чөлөөлөлт явагдсан цаг хугацаа байсан. Тэгээ бурхан биднийг дахин нэг удаа сүнс дотор хүчрхжүүлж, сэргээж, залбирлын техник, залбирлын бодит хэрэгжүүлэлтийг заасан цаг хугацаа байсан гэж итгэж байна. Цаашдаа бид нар ариун сүнсний эдгэрэл буюу хүчрхэг залбирал гэдэг энэ залбирлыг улам бүр хэвшүүлж, улам бүр өөрийн болгож, манай чуулга нь бас яг ийм залбирлаар эдгэрэл чөлөөлөлт гайхамшгуудыг амсдаг чуулган болох болно гэж итгэж байна. Амен. Ер нь 2026 он бол бидний хувьд бол их олон зүйлийг хийх жил байгаа. Бид нар 3 хүн эсийн бүлэг гэдэг энэ эсийн бүлгийн шинэ системийг бас хэрэгжүүлээд явж байгаа. Гэтэ яг аль бие усаар жинхнээр нь хийж эхлээгүй л байна. Ерөнхийдөө бид нар сурах маягаар, ойлгох маягаар яваад өнгөрсөн өдрүүдэд бас энэ талаар сургалт семинар орж энэ юу юм бэ гэдгийг дахин нэг суралцсан байгаа. Энийг хийн түүнээс гадна хүчрхэг залбирлыг бас чуулгандаа хэрэгжүүлж бид нар урд өмнө сурсан зүйлүүдээрээ нэмээд илүү олон сүнслэг зүйлсүүдийг сурах зорилготой байгаамаа. За тэгээд өчигдрийн лекцэн дээрээ сурсан зүйл дээрээ үндэслэн өнөөдрийн үгийг бас хуваалцахыг хүсэж байгаа.
Тэгээ энэ дэлхийн оргил манлайлалын чуулга уулзалтын хамгийн сүүлийн лектор болвол дэлхийн манлайлалын өвөг эцэг гэж нэрлэгддэг Джон Максвеллийн лекц байсан. Та нар Джон Максвелл гэдэг хүнийг сонссон байх, номыг уншсан байх тийм ээ, маш олон хүний хөгжлийн онцгой номуудыг бичсэн ийм хүн байдаг. За энэ хүн бол 1947 онд Америкийн нэгдсэн улсын Мичиган гэдэг газар төрсөн юм байна. Тэгээд тэрээр удирдлага манлайлалын чиглэлээр 21-р зуундаа номер 1-р эксперт буюу мэрэгжилтэн гэж тооцогддог хүн. Удирдлага манлайлалыг түүнээс илүү мэдэх хүн байхгүй гэж үзэгдэхээр ийм манлайлалын чиглэлээрээ нөлөөтэй ийм хүн байгаа. Тэрээр удирдлага манлайлалын чиглэлээр 90 гаруй ном зохиол бичснээс 5 нь Нью-Йорк Таймс гэдэг сонины нэрэмжит бестселлер болсон. Дэлхийд даяар борлогдсон ийм агуу хүн юм байна. Тэр зүгээр нэг хүн биш, тэр бол маш мундаг, гал алгуунд итгэгч юм а гэдгийг өчигдрийн лекцаас бас тодорхой харлаа. Тэр чуулганы пастор, бас компани захирал, мөн төрийн бус байгууллагын тэргүүн, Equip гэдэг нэртэй төрийн бус байгууллагын тэргүүн ийм хүн юм байна. Тэрээр 79 настайч идэвхийлэн ажилласаар байгаа нэг юм а. Тийм учраас гинахын 74 нас гэдэг бол бас болоогүй байна гэсэн үг тийм ээ. 79 настайч би тэтгэвртэй гарах болоогүй. Миний хобби бол ажил юм а гэж тэр хүн ярьсан. Тэгээ би ажилласаар байх болно гэж ингэж хэлсэн байгаа. Тэрээр дэлхийн 150 гаруй улсад 5 сая гаруй удирдагчдыг бэлтгэсэн гэдэг статистик байд юм байна. Түүний номны нөлөөгөөр тэдгээр 5 саяас нь 3 сая нь христчид, саяхан 3 сая дахь христчин хүн түүний номлол сургаал номоор дамжуулан Есүсийг хүлээж авсан гэдэг ийм бүртгэл мэдээ байдгаа гэж өчигдрийн семинар дээр ярьжсэн. Тэгэхээр энэ хүн болвол үнэхээр бидний энэ цаг үеийн хамгийн мундаг нөлөөлөгч лидер, итгэлийн хүн болох нь батлагдж байгаамаа. Бид бас тийм үнтэй нэгэн цаг үед амьдарч бас түүний хичээл номлолыг сонсож бас түүний одоо байгаа дүрийг харсан нь үнэхээр азтай завшаантай хэрэг байлаа гэж би бол хувьдаа ботсон байгаа. Тэрээр өөрийнхөө номлол дээр ярихдаа аав нь 92 настай байхдаа ингэж хэлсэн гэж дурдсан байгаа. Аав нь 92-тай байхад Джон Максвелл аавтайгаа уулзсан. Аавтайгаа цог хоол идсэн чинь аавдын баярын өдрөөр аав нь өөдөөс нь хараад над руу хардаа гэд. Тэгээ Джон Максвелл аав руугаа харсан чинь хүмүн миний амьдралын хамгийн оргил өдрүүд урд минь байна гэж хэлсэн. 92 настай мөртлөө тэр хүн юу гэж бодсон? Одоо ч би амьдралын хүч чадлаар дүүрэн байна. Хамгийн оргил өдрүүд урд минь байна гэж ингэж хэлсэн байна. Өнгөрсөн 7 хоногт та нар бас зарим мэдсэн, зарим мэдээгүй байх. Миний төрсөн өдөр болсон байгаа. Тэгээ би аль хэдийн 53 нас, одоо хий насаар бол 54 нас хүрчээ. Ээж минь аав чөрмө хилдэг заримдаа хөөе өөрөө 50 гарч байгаагаа мэдэрээ. Хөгшөрч байгаа гэдгээ мэдэрээ. Залуу хүн шиг л те хараагаад ахи над дуу хоолой чинь хамаг би чинь болохоо байлаа гэж ингэж сануулдаг байгаа. Аав чөрмө энд ингэ сууж гин. Тэгээ үнэхээр бас эзэн талдрыг өргөе. Үнэхээр бас энэ бүгдийг сонсоод би өөрийнхөө 53 4 насыг бодоод бас хажууд нь би ч хинч биш юм байна. Би ч бас нарийнхан чэнс өмсөж зогсохтой бас зүгээр юм байна гэж одоо өнөөдөр бас нарийн чэнс хөл мөлөө гаргасан чэнс өмсөд ингээд зогсож байгаа шүү. Би ч бас ягаачгүй юм байна. 92 настай тэр өвөөгийн өвөө штэ бараг тийм ээ. Миний оргил өдрүүд миний амьдралын урд байна гэж тэр хүн хэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр хүн 95 наслаа зүрхний шигдээсээр насварсан байгаа. Тэгээ түүнийг эмнэлэгт өвчтэй байхад нь Джон Максвелл эргэж очсон. Тэгээ эмчнэр тандаж аавтайгаа цуг цаг өнгөрөөмөр байна. Битгий саад болоор нэг л цагийн хугацаа өгөөч гэд өрөөнд нь ороод тэгээ аавдаа хандаад аавынхаа амьдралын он жилүүдээс түүний өөрт нь хэлсэн сургаалаас юу сурсан, юу ойлгосон, юу хэрэгжүүлснэ хэлсэн байгаа. Тэгээд аавыгаа очоод тэрвэрч үнсээд хайртайчаа гэж хэлээд дахиж буцаж суугаад түүний зааж хэлсэн зүйлүүд, амьдрал тохиолдсон тохиолдлууд, бие авчулсан байдал, үг яриа, үйлдэлээс юу сурч мэдснийг бүхэл бүтэн 5 цаг ярьсан байна. Бүхэл бүтэн 5 цаг яриад тэгээд аав хоёр хамтдаа байх сайхан цагийг өнгөрүүлсэн. Тэгээд дараа нь удалгүй 95 настай зүрхний шигдээсээр ковидын үед аав нь мөнхийн тэнгэрийн улс руу явсан байгаа. Тэгээд Джон Максвелл юу гэж ярьсан гэвэл аавтайгаа ярьсан тэр 5 цагийн хугацаанд бидний ярилцсан зүйл бол миний ааваасаа өвлж авсан өв юм а. Аавын минь оюун санаа, сургаал, үзэл бодол надад тогтоож өгсөн зан чанар, зааж өгсөн тийг сургаалууд бол миний ааваасаа өвлж авсан өв юм а
гэж хэлсэн. Түүний лекц бол өвийн талаар байсан байгаа. Түүний лекцээс би бас нэлээд хэсгийг оруулсан байгаа. Тэгээ бас өнөөдөр ишлэлтэй холбоод өнөөдөр үгийг хуваалцах хүсэж байгаамаа. За өв гэдэг зүйл нь материалог ба материалог бус байдаг. Материалог өв бол устж алга болж болдог, зарагддаг, алга болдог. Материалог бус өв нь алга болдоггүй бөгөөд одоо ч бүх цаг үед байдаг. Бас тэр өвөөрөө дамжуулан бидний өвөг дээдэс биднэртэй үргэлж хамт амьдрах, бидний зүрх сэтгэл дотор бидэнд үлдээсэн материалог бус өвөөрөө дамжуулан амьдрсаар байдаг. Амен. Тийм учраас өв гэдэг болвол бидний одоо амьдралын хамгийн чухал анхаарах ёстой. Би яг ямар өвийг үлдээж байгаа вүлээ гэдгээ бодох шаардлагатай сэдв юм а гэдгийг өнөөдрийн үгээр дамжуулан харахыг хүсэж байгаа. Өнөөдрийн үгэн дээр юу гэж хэлсэн бэ? Эзэн миний өвийн ба аягны минь хувь юм. Та хувь ногдлын минь тэтгэнэм. Та надад тааламжтай газар зураа суудыг буюу хил хязгаарыг татжээ. Өв минь наддаа үнэхээр сайхан. Тэгэхээр эндээс харвал эзэн өөрөө бидний өв, бидний аягны ногдол, хувь шиг, тийм ээ? Эзний бидэнд зөвшөөрсөн амьдрал болвол, тийм ээ, бидний өв бөгөөд энэ бол сайн сайхан юм а гэж хэлж байгаа. Амен. Тийм учраас бид нар яг энэ одоо зүйл дээрээс үндэслэн өнөөдрийн үгийг харах юм бол, тийм ээ, бидний амьдралын өв гэдэг энэ ойлголтын дотор 3 зүйлийг бид нар санах хэрэгтэй гэж одоо Джон Максвелл хуваалцсан. Хамгийн ихний өв гэдэг зүйл бол бидний амьдрал юм а. Амьдрал маань өв юм а. Эзэн өөрөө миний өв. Эзний над өгсөн амьдрал өв юм а. Үнийг дуулал номны 139-ийн 16 дугаар ишлэлээр хэлсэн байгаа. Бүгд хамтдаа уншъя та 3 Төрхөө олоогүй хөврөл байхад минь таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад бүгд таны номонд бичигдсэн байжээ. Амен. Биднийг ээжийн хэвлэлд үр хөврөл байхад Бурхан харж ирсэн бөгөөд бидний амьдралын өдрүүд эхлээчгүй байхад Бурхан өөрийнхөө номд бүгдийг төлөвлөн бичсэн юм а. Амен. Тийм учраас эзэн бидний өв аягны хувь юм а гэж дуулал 16 хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бидний амьдрал тэр чигтээ Бурханаар тогтоогдсон. Бид Бурханаар тогтоогдсон амьдралаар амьдрчээж жинхэнэ өвийг, үрд мөхийн өвийг үлдээж чадна гэдэг санаа явж байгаа юм. Бидний өдрүүд эзний номд бичигдсэн байгаа. Тэр бидний өдрүүдийг төлөвлөсөн. Тэр бидний өдрүүдийг урдаас тогтооцсон. Тэр тогтоогдсон, төлөвлөгдсөн өдрүүдээр амьдрах нь бидний хувьд бол жинхэнэ амьдрал юм а. Тийм учраас бид нар энэ одоо дуулал 139-р үгийг бодохдоо Джон Максвелл юу гэж хэлсэн гэвэл луужинг санаараа. Бид нар ингээ луужинг харах юм бол луужин зүг чигийг заадаг. Луужингаар бид нар зүг чигээ олоод одоо тий замаа зөв тодорхойлоод яг л дандаа хойд зүгийг луужингийн одоо зүүн аль зүүн нэлээ үргэлж заадаг тийм ээ. Тэгвэл тэрний эсрэг нь өмнөд зүг, тэгвэл баруун зүүнээ олоод зүг чиг олох боломжтой. Ийм одоо байдаг байгаа. Тэгэхээр бид нар энэ шиг миний амьдралын луужин юу вилээ тийм ээ? Хаашаа явах юм заадаг зүйл юу вилээ гэдгийг дандаа санах хэрэгтэй. Миний амьдралын луужин бол миний амьдралын зорилго. Эзнээс миний амьдралд ямар зорилго өгсөн бэ гэдгийг би санавал заримдаа зорилгоос хазаагаад зүгээ алдаад буруу зүг рүү явж исэн ч эзэн надад тогтоож өгсөн өдрүүд байгаа. Эзний надад тогтоосон зорилго байгаа. Тэр юусэн блэ гэж бодвол түүний дагуу луужингийн дагуу зүгээ олоод зөв зам руугаа буцаад орох боломжтой. Тийм учраас эзнээс танд өгч байгаа амьдралын зорилго бол таны луужин юм а. Энэ зорилгыг заавал хүн болгоно олсон байх ёстой, зуурч явах ёстой, барьж явах ёстой гэж байгаа. За тэгээд дэлхийн 21-р зууны манлайлалын одоо өвөг эцэг болох Джон Максвелл зорилгоо яаж олох вэ гэдэг дээр 2 зүйлийг хэлж өгсөн. Хамгийн нэгдүгээрт нь хүсэл тэмүүлэлттэй бай. Хүсэл тэмүүлэл чинь Бурханаас чамд өгсөн зорилгыг чинь зааж идэг юм а. Хүсэл тэмүүлэл буюу юу надад хүч өгдөг юм бэ? Би юунаас хүч, урам зориг авж байгаа вэ? Түүний чинь цаана жинхэнэ амьдралын чинь зориг байх магадлалтай. Тийм учраас тийм ээ, Бурхан надад яг юу өгсөн бilé? Одоо миний хүсэл тэмүүлэл юу вэ? Би юунаас хүч авдаг вэ? Урам зориг авдаг вэ гэдгээ ол. Тэгвэл тийшээгээ явбал тэнд чиний амьдралын амьд байгаа зориг эзний тогтоогдсон өдрүүдийн утга учир байгаа гэж хэлсэн байна. Амен.
Амен. Тийм учраас бид амьдралын зорилгоо олохын тулд надад хүч өгдөг зүйл юу вэ? Миний жинхэнэ хүсэл мөрөөдөл юу билээ гэдгийг бодох хэрэгтэй, эргцүүлэх хэрэгтэй юм аа. Амен уу? Амен. Би өөрийнхөө бас хүч өгдөг зүйл юу юм болоо гэж бодсон байгаа. Би мөнгө юм болоо, аялал юм болоо, гэр бүл юм болоо, хань ажил үр хөвгт юм болоо гэж бодсон. Тэгээд би тандар зандаа хуваалцдаг тийм ээ. Тэгээд миний зүрхэнд байдаг хүсэл болвол хүмүүс өөрчлөгдөх юм байна. Хүмүүс аврагдах юм байна. Эзнийг мэдээд эзэн дотор нүдэн гялтганаад тэр мөн байна, тэр аврагч байна гэд хэлж байгаа хүнийг харахтаа миний зүрх сэтгэл өгөөшгүй ихээр дүүрч баярлдаг гэдгийг би анзаарсан. Миний амьдралын өдрүүд бол бусдын авралын төлөө явах ёстой өдөр хоногуд байж бурхнаар тогтоогдсон байна гэдгийг би ойлгосон. Тэмч учраас би пастрын туслахыг хүлээж аваад хэцүүч байсан ингээд энэ замаар алхаж байгаамаа. Гэж та нартай нэг шуудаа хуваалцаж байсан. Яг үүний нэгэд л та нарт ч гэсэн зүрх сэтгэл дотор чинь хүсэл тэмүүлэл байгаа. Энэ л мөндөө, энэ л миний хүчтэй гэдэг зүйл. Тэрний цаана зориг чинь байгаа. Тэр бол зориг руу явах чиглэл юм аа. Амен. Хоёрдугаарт бид хэрхэн зорилгоо мэдэх вэ гэвэл Бурханаас надад өгсөн авьяас чадвар юу вэ гэдгийг олж мэд. Би юуны төлөө бүтээгдсэн юм бол? Надад байгаа авьяас чадвар, амархан чадж байгаа зүйл, гарт байдаг зүйл, хүмүүсээс ялгаатай хийж чадж байгаа зүйл маань юу вэ? Би түүнийг хөгжүүлнэ. Би түүгээрээ амьдралын өдрүүдэд дүүргвэл тэр нь бурханд эргүүлээд барьж байгаа бэлэг, тийм ээ? Миний амьдралын зорилго байна гэсэн үг юм аа. Амен оо. Амен оо. Бурхан бидэнд авьяас чадварыг өгсөн байдаг. Хүн болгонд онцгой бурханлаг бэлэг авьяас байгаа. Тэрхүү бэлэг авьяасаараа бид нар эргүүлээд яхав бусдын төлөө, бурхны төлөө хэрэгжилжээж тэр нь бидний жинхэнэ зорилго ба бурхнаас надад өгсөн амьдралын утга учир болно хувирдаг. Жишээлх юм бол би гинэ ахыг боддог. Гинэ ах маань 74 настай, өндөр настай хүн байна. Тэг гинэ ахыг би сайн мэдээний нууцыг, эсвэл библийн нууцыг үнэхээр жаата гайхалтай сайхан ярина гэж ер нь бол нэг бодохгүй байгаа. Мэдээж түүнд бол ярих чадвар байдаг. Гэтэ түүнд бурхнаас өгсөн хамгийн том чадвар бол холбоо сүлбээ тогтоох, харилцаа үүсгэх, хүмүүстээр очиж хүмүүсийг хамт олон болгох, босгон байгуулах чадвараа гэж би харж байгаа. Юунаас мэдсэнг бол Тархсан Монголын нэгдэл байгууллага тарцсан байсан. Үнэхээр тархсан гэдэг нэрэндээ таарсан юм шиг тараад юу ч хүү болоод данс улаагаад баг нэг ч хөнгүү байхад хүлээж авч яасан. Төмрөө Басар надад танилцуулаад энэ одоо гиндар мах гэдэг юм аа. Инхээ Басар чи таних уу? Энэ хүн Тархсан Монголыг хариуцгаар болсон. Би ингээ залбираа шилжүүлж өглөө. Гэт яг бол энэ хүн бол Тархсан Монгол дуудлагатай Бурят руу олон жил явсан мишонер хүн байна. Тэгээ би гинэхийг хараад дотроо жоохон ботсон. Настай хүн байна да. Яадаг л бол доо настай хүн байна да. За мэдхгүй өөртөө мэдж байгаа юм байгаа биз гэж бодсон. Гэтэ үнэндээ гинэхт маань яг тэр авьяас байсан учраас маш олон чуулгануудаар явж энэ одоо хамтын ажиллагааны гэрээ гэж одоо өөрөө зохион байгуулад хийгээд олон одоо идэвхтэн гишүүдийг үүсгэж энэхүү байгууллагыг босгон байгуулж одоо өдөөс зэрэгтэй авч явж байгаа. Энэ бол онцгой бэлэг авьяас бөгөөд яг үүгээрээ тэр амьдрч үүгээрээ ч амьдрал нь хөөсөөр байгаамаа. Тэгэхээр бид нар та нарт байгаа тэр авьяасаа бусдын төлөө юу хийх вэ гэд бод. Джон Максвелл гон аав 92 настай байхдаа оргил өдрүүд урд минь байна гэж хэлжсэн үгийг хизээж битгий март. Тийм ээ, би хөгшин боллоо, би одоо өнгөрлөө, над чихэн юу хийх вэ гэж бодож болохгүй. Харин би одоо ч хийж чаднаа. Би юу хийж чадах вэ гэдгээ бодож тэр бэлэг авьяасаараа тийм ээ бурханд алдрыг өргөж зориулж, үйлчилж, талбараа олж тийм ээ бэлэг авьяасаа мэдж амьдраасаа гэж та нарыг өрөөж байна. Тэнд амьдралын зорилго байдаг. Тэр зорилгын дагуу амьдрал бид нар жинхэнэ өвийг үлдээж чадна гэсэн үг юм аа. За хоёрдугаарт нь Джон Максвелл гон хэлсэн одоо бидний өвийг бүрдүүлдэг чухал зүйл бол 1-р Коринт 12:7 юм аа гэж хэлсэн байгаа. Бүгд хамтаа 1-р Коринт 12:7-г уншия 3 нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн тус бүрд өгсөн аж. Амен. Бидэнд байгаа ариун сүнсний зорилго нь нийтийн тусын тулд юм аа. Өөрөөр хэлэх юм бол би тийм ээ одоо энэ нөхдөй холбоотой санах ёстой зүйл бол цаг гэж хэлсэн байна. Цаг гэдэг бол миний өвийн одоо цагийн дүр зураг юм аа. Би өвөө яг одоо бүтээж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тийм ээ заавал өгснийхаа дараа одоо хүмүүс миний булшин дээр
юу гэж хэлэх вэ гэж өгснийхаа дараа сонсох гээд хэрэггүй. Одоо сонсох боломжтой. Яг одоо энэ цагт чи өвөө бүтээх боломжтой. Яг одоо энэ цагт би нийтийн тусын тулдал ариун сүнс байгааг санаж, нийтийн тусын тулд энэ цаг чи амьдрвал чи өвөө бүтээж байгаа маа. Дараа, хойно, хожим биш. Яг одоо яг өнөөдөр гэдэг цагийг битгий мартаараа гэж одоо манлайлалын эцэг болох тэр хүн хэлсэн байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол одоо цагт энэ цагт би Бурхны хүслийг биелүүлж надад байгаа ариун сүнсний илрэл нийтийн тусын тулд гэдгийг санаж тэр сүнсээр нийтийн төлөө бусдын төлөө амьдрах амьдралаар удирдуулвал энэ нь миний өв бөгөөд энэ нь миний аягны хувь энэ нь миний Бурхны надад тогтоосон хил хязгаар миний зураас миний амьдрал болно гэсэн үг юм аа. Тэгээд цаашаа хэлэхдээ Бурхны хүсэл бол тэнгэрлэг зүйл биш ээ. Харин Бурхны хүсэл нь Матай 50-ын 13-аас 16-ад байдаг юм аа гэж хэлсэн байгаа. Бүгд хамтаа Матай 15-ын 13-аас 16-ыг уншъя. 3 Та нар газрын давс. Хэрв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж хүмүүсийн хөлдор гიშгэгдээс өөр юундч хэрэг болохгүй. Та нар ертөнцийн гэрэл мөн уулан дээрх хот нуугдож үлч чаднаа. Хинч дэнлүү асаагаад савны дор тавьдаггүй. Харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үлсийг хараад тэнгэр дэх хэсгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлдэг. Амен. Амен. Энэ бол бидний өнөөдрийн зорилго. Өнөөдөр би цагаа харахтаа, тэр цагийг харахтаа, гар утасны цагаа харахтаа өнөөдрийн маань зорилго давс гэрэл юм а гэдгийг санаараа гэж хэлсэн байгаа. Бид өнөөдөр давс гэрлийн үргээ гүйцэтгэвэл бид өнөөдөр өвөө бүтээж байгаа. Бурхнаас өгсөн амьдралын дагуу амьдарч байгаа. Тийм ээ? Тогтоогдсон өдрүүд номонд бичигдсэн дагуу өрнөж байгаа гэж ойлгоход болно гэж тэрээр хэлсэн байгаамаа. Амен. Давс бол хоолнд амт оруулдаг. Гэрэл бол амьдралд өнгө нэмдэг, тийм ээ? Гэрэл байгаа учраас энэ олон өнгийг бид харж байгаа. Гэрлийн хугарал байгаа учраас янз бүрийн өнгөөр орчлон ертөнц бидний нүдийг басгаж, тийм ээ? Гой сайхан харагддаг. Хинч давсанд ууралдаггүй, гэрлэнд ууралдаггүй гэж хэлсэн байгаа. Тийм учраас бид нар энэ цагт юу хийх ёстой вэ? Би хэн нэгний амьдралыг сайн сайхан болгох, амт оруулах, өнгө оруулах үргийг гүйцэтгэх ёстой. Өөрийн биш, хэн нэгний амьдралыг. Тэгээ Джон Максвелл хэлсэн, өөрийнхөө ач нартаа тэрээр бас ингээ Библийг хуваалцдаг. Энэ үгээ хуваалцсны дараа давс гэрлийн талаар заагаад тэгсэн чинь 10 настай одоо ач нь ерөөсөө би шийдвэр гаргалаа гэтгсэн гинэ. За чи ямар шийдвэр гаргав гэсэн чи би ерөөсөө маргааш сургууль дээр очиод хүмүүст хаалга онгойлгож өгөөд тэдний өмнөөс инээмсэглэн мэдлэнэ. Энэ нь тэдний амьдралд амт гэрэл оруулж байгаа миний одоо өнөөдрийн зорилго юм а гэж хэлсэн байна. Шийдлээ. За тэгтэг. Тэгээ өнөөдөр маргааш оройн Джон Максвеллгаа залгаад за юу болов да сонь сайхан юутай байна да яав да гэж асуусан чинь өнөөдөр би 47 удаа хаалга онгойлгож өгсөн. 47 удаа хүмүүс рүү харж инээмсэглсэн. Өнөөдөр би ёстой зорилгоо биелүүлсэн Бурханлаа баярлсан байхаа гэж одоо тэрхүү хуваалцсан гэж байгаа тийм ээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл бид зориудаар хүмүүсийн амьдралыг амттай болгох, гэрэлтэй болгох алхмыг зориудаар өнөөдөр хийснээрээ өвөө бүтээдэг. Бидний эзэн Есүс Христ зориуд хэрэгээр мэдсээр байд загалмаа дээр өгсөн. Өнөөдөр бол яг тэр амт гэрэл оруулж байгаа өдрийн алхам мэдсээр байж эзэн илжигний дудран унан чидуун ба хосоона дуу тацуг уухай тацуг Ерүсалим руу орж энэ өдрийн төгсгөл загалмаа дээр аимшигт үхлээр үхэн гэдгээ мэдсээр байд зориуд үхлийг чиглэн алхаж бидний төлөө загалмаа дээр үхснээр бас дахин амьдрснараа бидний амьдралд давс гэрлийг өгсөн баг. Бидний амьдрал амттай болсон, утгатай болсон, амьдраад амиар болсон, бидний амьдралд гэрэл гэгээ бий болсон, бидний харанхуй зайлсан, бидний амьдралын хараал, сатаны бузар мөн нүглийн ял арилсан байгаа шүү дээ. Амен уу? Амен. Тийм учраас өнөөдрийн таны зорилго бол давс ба гэрэл юм аа. Давсыг сэгсэрдэг. Манай монголчууд бол чимэх давс цацдаг тий. Гадаад Америкт бол ийм сэгсэрдэм байна л да, сэгсэрдэг. Гэрлийг
асаадаг тийм ээ. Асаадаг. Тэгэхээр өнөөдөр би давсаа сэгсэрье. Гэрлээ асаая. Энэ бол таны зорилго юм. Амен уу? Хажуудлын үнтэй хэлдэ давсаа сэгсэрье. Гэрлээ асаая. Амен. Амен. Тэн жилийн одоо Христ амьдсан баяраар тийм ээ бид нар бас хідэн зүйлийг хийя гэж төлөвлөж байгаа. Зориудаар төлөвлөж байгаа. За энэ нь бол нэгдүгээрт нь бид өмнө нь хийжсэн үүрийн онцгой залбирлаа үргэлжлүүлнэ. Бас бид онцгойлон зориудаар энэ өдрүүдийн оройн залбирлыг оруулж байгаа. Бидний өдрүүд сэндвич шиг болно гэсэн үг. Үрийн залбирал, оройн залбирлын хооронд амьдрал. Тэгээд залбирлаар ингээ хавчсан, хавчуурхтай талах шиг өдрүүд гэж ойлгоход болно. Өглөөний залбирал, оройн залбирал хоёулаа байгаа. Нэгдгээс 5 дахь хүртэл энэ бол бидний бас зориудаар хийж байгаа ийм одоо амьдралд амт оруулах, өнгө оруулах үйлчлэл юм аа. Мөн түүнчлэн бид нар 4 сарын одоо 3 байна уу? Баасан гариг байгаа. Энэ бол ариун баасан одоо гэдэг өдөр байгаа, тийм ээ. 4 сарын 3 байна уу? Хитэн байна? 3 байгаа шүү дээ. Ариун баасан гариг бид нэр 7 цагаас бас оройн залбирлаа. Лата мөргөл өргөн гэж бодож байна. Гайхамшигтай гоё лата мөргөл өргөнөө. За тэгээд 4 сарын 5-ны амилсан баяраар бид богдууланд очоод богдуулын хормойд бид нар бүгдээрээ үүрийн мөргөл өргөж үүрээр эмэгтэйчүүд Магдалины Мариа тэргүүтээ нөгөө Мариа тэргүүтээ эмэгтэйчүүд Есүсийн булсан дээр очиж амьсан Есүстэй уулзсан шүү дээ. Тэр бэлэгдлийг бид нар санаж тэр эмэгтэйчүүд үүрээр явж байхдаа яасан болоо? Тэдэнд амьдлтын найдвар байгаагүй, тэдэнд уй гашуу байсан. Гэвч тэд үүрээр босоод тэр булс руу явсан бол өнөөдөр амьдлтын найдвартай бид нар үүрээр босоод уул руу очих юу нь хэцүү гэж. Тийм биз дээ, тийм ээ? Бид нар хэрэг хүсвэл энэ бүрэн боломжтой. Тийм учраас бид очиж мөргөл өргөн бас бид нар тэр хавьд явж байгаа хүмүүст амьдлтын баярын сайн мэдээг тийм ээ өндөгтэй цуг тарааж бид нар үнэхээр бас онцгой гайхамшигтай өдрүүдийн хүмүүсийн амьдрал гэрэл гээгээ өнгө давс нэмсэн ийм одоо ажлыг хийх гэж байна. Бид эргэж ирээд цуглаан дээр нэгдсэн мөргөл өргөн, эзний зоог барина, шинэ ангийн төгсөгчд маань баптизм хүртэн, эзэн хамгийн их баярлан гэж итгэж байгаа. Тэгээ зогсоогүй бид нар талархлын хөтөлбөр хийж хүүхдийн цуглаан өсвөр залуучуудынхаа тоглолтыг үзэж тэдний гарын мөнгөөр урамшуулнаа гэж одоо хэлсэн байгаа шүү. Карманда задгаа мөнгө авчраараа гэж хэлсэн байгаа. Дансаар шилжүүлэн энтер гэсэн бол байхгүй шууд мөнгөөр өгнө шүү. За ийм одоо зүйлүүдийг бид нар хийх учраас бас бид нар дараагийнх нь нэгдүгээр өдөр Баянгол дүүргийн 21-р хорон дээр очиж хорооны ажилчдад хүүхний хөгжлийн хичээл зангаа тэднийг цайгаар дайлж, хоолоор дайлж тэдэнд бас Христийн хайрын халуун дулааныг мэдрүүлэх ийм одоо ажлыг хийх гэж байгаа. Бид ингэж одоо зориудаар бид өөрсдийнхээ амьдрал төдийгүй бурхандаа бас бусдад хандаж эдгээр одоо зүйлсүүдийг гэрэл гээгээ өнгө амт оруулахар хийж байгаа маа. Таач гисэн яг одоо би бол гэрэл юмаа, давс юмаа гэдгээ мартахгүй амьдрч давсаа сэгсэрсэн гэрлээ тусгасан амьдрал байгаасаа гэж өрөөж байна. Та ингэснээрээ өөрийн өвийг бүтээж ядг юм аа. За бидний өвөө бүтээх одоо 3 дахь чухал зүйл бол 2 дугаар Тимот 2-ын 2 дугаар ишлэлийг Джон Максвелл дурдсан байгаа. Өдөр хамтдаа уншия. Олон гэрч нарын өмнө надаас сонсон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. Бидний өвийг одоо бүрдүүлэх 3 дахь чухал зүйл бол хамтрагчд юм аа. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс юм аа. Джон Максвелл гоод бага багт нэг удаа агуу түүх, хамгийн агуу түүх гэдэг нэртэй ном бэлгэлсэн байгаа. Тэгээ нөгөө номыг аваад ингээд нээсэн чинь хоосон. Хуудсан юу ч байхгүй хоосон. Тэгээ энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь наад номон дээрээ амьдралын агуу түүхийг бичээрэй. Тэгээ тэрээр тэр номыг гэртээ аваачаад бодоод бичиж явахдаа нэг зүйлийг ойлгосон. Миний амьдралын агуу түүхийг бүтээхэд хүн байхгүй бол түүх байхгүй юм байна. Миний өвийг бүтээхэд хүн байхгүй бол өв байхгүй. Амен. Бидний амьдрал дандаа хүн байдаг. Бид хүнгүй бол амьдрч чадахгүй байхгүй. Бидний хайртай, эргэн тойронд байгаа дотны, тийм ээ, харахтаа баяртай байдаг. Магадгүй заримдаа харахаар уур хүрдэгч байж болно. Амьдралд асуудал тарьдагч байж болно. Тэгсэн ч тэр хүмүүс байгаа учраас яадгүй бид амьд байгаагаа мэдэрдэг, амьдрал үргэлжилдэг юм аа. Амен. Тийм учраас өвийг бүрдүүлэх 3 дахь чухал элемент бол хүмүүс, итгэмжит хүмүүс буюу хүмүүс юм аа гэдгийг Джон Максвелл бичсэн байгаа. Тийм учраас бид өвөө бүтээхдээ хүн гэдэг энэ одоо зүйлийг чухалд тооцож
бие биендээ урам өгч, бие биендээ түшиг хүч болдог хүмүүсийг байлгаж, хүмүүст талархаж амьдрах ёстой. Заримдаа бид нар хүмүүсээс зай авдаг, ганцаардмал болдог, хинтээж чадах дургүй болдог, уулзах сонирхолгүй болдог. Энэ бол эрүүл байдал биш. Энэ бол Бурханаас тогтоогдсон өдрүүдийн амьдралын хэв маяг биш юм. Бурханаас бидэнд өгсөн өдрүүдийн амьдралын хэв маяг юу вэ? Итгэмжит хүмүүс, туслах хүмүүс, сайн хүмүүс, янз бүрийн хүмүүсээр бид хүрээлүүлэх ёстой. Хүмүүс дунд байж аж бидний амьдралын агуу түүх, бидний өв бүрэлддэг гэдгийг хэлсэн байгаамаа. Тийм учраас бид нар хүний нөмөр нөлөг, хүний үн цэнийг мэдэрдэг байх ёстой юм аа. Энийг үнэлдэг байх ёстой. Бид нар амьдрал дээр мэднэ айдас дунд, зовлон дунд, түгшүүр дунд хүн байвал яадгүй. Тэр хүний халуун дулаан байдал, тэр хүний зүрхний цохилолт, хажууд байгаа адилхан мэдэрч байгаа сэтгэл зүрх байхад биднийг босгодог, урамшуулдаг, бидний асуудлыг хуваалцдаг. Тийм ээ? Үхэл ягаад амар ээ? Үхэл бид нар хинчгүй ганцаараа байдаг учраас үхэл амар байдаг. Харин Христийн дотор бид үхэлд ариун сүнстэй цуг авах учраас амар бишээ гэсэн үг юм. Тийм ээ? Тийм учраас бидний өвд болоод бидний эргэн тойронд байгаа гэр бүл, аав ээж, ахын дүүс, үр хүүхдүүд, хамт ажиллагсад, итгэлийн гэр бүл, найз нөхөд, тийм ээ? Бидний амьдрал заримдаа биднийг хурцлдаг, биднийг өөрчилдөг, босгодог тэр хүмүүс амьдралын маш чухал элемент юм аа. Өв бүтээх хамгийн гол хүмүүс юм аа гэдгийг бид нар үргэлж санах хэрэгтэй юм аа. Тэр хүмүүсийн буйнаар л, тэр хүмүүсийн нөлөөгөөр л бидний амьдралын өв бүрэлдэж байдаг учраас эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ төлөө үргэлж талархаж байгаасаа гэж хэлмээр байна. Тэгээ бид нар амьдралдаа хэрхэн давсаа, сэгсэрч, гэрлээ асаасан бэ гэдгийг бидний амьдрал байсан хүмүүс хожим гэрчилдэг. Тэр хүмүүс бидний өвийг ярьдаг. Джон Максвеллгоо аавтайгаа 5 цаг яриад тэрхүү яриагаа өв байсан гэж гэрчилж байгаа. Түүний аавын дэргэд Максвелл байсан нь өв нь болсон байгаа. Бид нар мэдж байгаа бидний хайртай пастор маань, тийм ээ, Тэнгэрийн улс руу явсан. Түүний орчуулга хизээч мартагддаггүй. Заал дөрвөн хүмүүс цугларч тэр өдөр юр үсийн онцгой тэнгэрлэг гэрэл, тэнгэрлэг туяа гисэн өдөр байсан. Би тэр өдөр пастрийнхаа хар өмсгөлийг өмсөж оршуулгыг хөтлөхдөө би ямар нэгэн сүр жавхланд энэ дээр гарч ирж байгаа юм шиг мэдрэмж надад төрж ирсэн байгаа. Тэгээ үнэхээр би маш агуу ариун бурханлаг үйл явдлыг хөтлж байгаа мэдрэмж төрсөн. Яг бол тэнд миний танихгүй маш олон хүн байсан. Тэр хүмүүсийн амьдралд пастор маань маш олон нөлөө үзүүлж, тэр хүмүүстэй ойрхон байж агуу өвийг бүтээчихсэн. Тэр хүмүүс бүгд түүнийг гэрчилж, түүнийг ямар агуу нэгэн байсан гэдгийг биднэрт ойлгуулж ирсэн нь түүний бидэнд үлдээсэн өв байгаа. Амен. Тийм учраас бидний эргэн тойронд байгаа хүмүүс гэдэг бол бидний өвийг бүтээхэд хамгийн гол хүмүүс юм а гэдгийг санаж, эргээ тэр хүмүүс нь бурханд алдар болдог, бурхны алдар болно харагддаг, алдар үргэж шалтгаан болдог гэдгийг санаж бид эргэн тойрондоо үргэлж, тийм ээ, талархал ба хайр ба тэр өв юма гэдэг мэдрэмжээр харилцаа, хандлагаа бид нар тодорхойлж явах, шийдэж явах учиртай юм аа. Амен. Амен. Тэгээд эцэстэн хэлэхэд, тийм ээ, Бурхан өөрөө бидний өв гэж хэлсэн. Яагаад Бурхан бидний өв болдгийг? Яагаад бол тэр бидэнд амьдрал өгсөн. Тэр бидний өдрүүдийг өгсөн, тийм ээ. Бид тэр амьдралын зорилгыг олоод бид түүгээр амьдрвал бидний өв бүтээгддэг. Ингэж өвөө бүтээхэд бид нар 3 зүйл. Нэгдүгээрт нь зорилгоо олох ёстой. Хоёрдугаарт нь одоо цаг, давс ба гэрэл гэдгээс санаж өдөр болгон давс гэрэл болох ёстой. Гуравдугаарт нь эргэн тойронд байгаа хүмүүс миний өвийг бүтээгчд юм а гэдгийг санаж эзэнд, тийм ээ, үргэлж ийм өв бүтээж байгаа зүрх сэтгэлээр амьдрдаг байгаасаа гэж та нарыгаа Есүсийн нэрээр өрөөж байна. Магтаалын баягийг өрж байна. Бүгд хамтдаа эзэнд алдрыг өргөё. Хажуутлын хүндээ хэлье. Хамтдаа байгаадаа баяртай байгаа шүү. Өвийг минь бүтээлцэж байгаад баярлалаа. Амьдралд минь, тийм ээ, гайхалтай дурсамж өв үлдээж хамт байгаа та нартай баярлалаа гэж бас хэлээсэй гэж хүсэж байна. За, бүгд хамтдаа эсний өмнө залбирлын цагуудыг гаргана. Бид нар бас илүү гүн залбирлыг хийя гэдэг ингээд мөргөлийн цаг урт болгосон. Заримдаа бүр 2 цаг гаруй болчиход байгаа юм. Одоо бид нар 30 минут орчин байна. Бид заавал 30 минут дүүргэх шаардлагагүй. Бид нар магтан дуулангаа залбирна. Тэгээ магтаал гэдэг бол аялгаутай залбирал байгаа.
бид нар заримдаа магтан дууныхаа үгээр залбирангаа дуулахад энэ залбирал хангалттай байдаг тийм ээ. Энэ залбирал дунд ариун сүнсний оршихуй байгаа учраас түүнийг мэдрээд хэрвээ залбирах зүйлийг сануулвал тэрний дагуу залбирангаа эзний оршихуй руу орсон цагийг өнгөрүүлээсэй гэж та бүгдийгээ ерөөж байна. Амен. Хамгийн ихний магтаал бол таньгүйгээр би хаачих вэ? Эзэн минь ээ, та үнэхээр төрхөө